Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Телевиз үзэж суугаа үзэгчд болоод нийт сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Бадамсран гэдэг. Би нийслэлийн Налайх дүүргийн Эрдмийн Оргил Цогцбор сургуулийн багангийн багш байна. Өнөөдөр багш та бүхэндээ Монгол хэлний 4-р ангийн хичээлийг бэлтгэн хүргэж байна. Юуны түрүүнд сурагчид маань хичээл эхлэхийн өмнө сурах бичиг болоод дэвтэр мөн хичээлийн хэрэглэгдэхүүнээ бүрэн бэлтгээд багшигаа дагаад хичээлээ хамтран суралцна гэдэгт багш нь итгэж байна. Ингээд бүгд дээрээ хамтдаа хичээлээ эхэлцгээе. За бид бүхний суралцах хичээл уриалга бичиж сурах гэсэн хичээл байгаа. Энэхүү хичээл маань цуврал 3 хичээлээс бүрдсэн. За нэгдүгээр хичээл маань өнөөдрийн бид бүхний үзэх уриалгын зорилго бүтцийг тайлбарлах. Хоёрдугаар хичээл маань уриалгын бүтцийн дагуу бичиж сурах. 3-дугаар хичээл нь уриалгын алдааг засан сайжруулж бичих гэсэн үндсэн 3 хичээлээс бүрдэж байгаа. Ингээд өнөөдрийн бид бүхний үзэх хичээл бол 1-р хичээл. Ингээд өнөөдрийн хичээлийнхаа сэдвтээ бүгдээрээ хамтдаа танилцъя. Уриалгын зорилго бүтцийг тайлбарлая. Бид бүхэн өнөөдрийн хичээлээр уриалга гэж юу болохыг мэдэж авна. За мөн дараа нь уриалгыг ямар зорилгоор бичдэг болохыг мэдэж сурч авна. За мөн уриалгын бүтцийг тодорхойлж сурна. За хамгийн сүүлийн алхам нь уриалга бичих санаагаа олж төлөвлөж сурна гэсэн үндсэн 4 алхамтайгаар өнөөдрийн хичээл явагдана. За сурагчид маань дэлгэцэнд харагдаж байгаа энэхүү 2 зургийг сайтар ажиглаж хараарай. Хүүхдүүд юу хийцгээж байна вэ? Тэд ямар үйл хийж байна вэ? За эхний зургийг ажиглаж харъя. За энэхүү зурган дээр болж байгаа үйл явдлыг бид бүхэн бүтэн өгүүлбэрээр илэрхийлж дэвтэртээ бичиж тэмдэглэхийг анхаараарай. За ажиглаж харъя. Хүүхдүүд гар бөмбөг тоглож байна. За дэвтэртээ өгүүлбэрээ бичээрэй. Тэд нар гар бөмбөг тоглож байна. Тэд нар гар бөмбөг тоглож байна. За дараагийн зургийг харъя. За энэхүү зургийн орчноос харахад хүүхдүүд ангидаа цаас за мөн хог хаясан харагдаж байна. Энэ үйл нь зөв үйл үү, буруу үйл үү гэдгийг үзэгч хүүхдүүд маань дор бүрнээ эргцүүлж тунгааж бодоорой. За мөн ангийн сурагч нь бие бинийгээ шоглож хүндэтгэлгүй харьцаж байгаа байдал бас энэ зурагнаас ажиглагдаж харагдаж байна. Энэ үйл нь зөв үйл үү, буруу үйл үү? За дараагийн баатрийг харъя. За энэ охин энэ ангийнхаа найзыг шоглож байгаа байдалд нь харамссан, за мөн гэмшсэн байдалтайгаар нүүрний хувирал тухайн хүүхдийн өөрийгөө илэрхийлж байгаа байдал нь ингэж харагдаж байна. За тэгвэл эдгээр 2 зурагт харагдаж байгаа үйл хөдлөл болоод зүйлүүдийг зөв буруу хэсгийг бүгдээрээ дахин нэг тунгааж бодож эргцүүлье. За эхний зураг. За эхний зурган дээр бол хүүхдүүд дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэндэд анхаарч баг хамт олноороо найзуудаараа спортоор хичээлж байгаа учраас энэ бол зөв үйл юм. Эрүүл мэндэд анхаарч биеийн тамираар хичээлэх нь бид бүхний эрүүл мэндэд хамгийн чухал гэдгийг манай сурагчид, үзэгчид маань маш сайн мэдж байгаа. За дараагийн зургийг дахин харъя. За энэ дээр харагдаж байгаа үйлүүд маань буруу үйл юм уу эсвэл зөв үйл юм уу? Тэгвэл манай үзэгч хүүхдүүд маань, сурагчид маань ангидаа хог хайдгүй, за мөн цаас хаяхгүй, ангийнхаа эд зүйлсд ариг гамтаа ханддаг гэж багш нь итгэж байна. За мөн ангийнхаа найзыг шоглохгүй, бие биендээ хүндэтгэлтэй ханддаг гэж бас багш нь найдаж байна. Тэгвэл энэхүү зурагт харагдаж байгаа энэхүү буруу үйлийг бид бүхэн яаж зөв болгож залруулж чадах вэ? Та бүхэн энэ зургийг хараад юу бодогдож байна вэ? Мөн эдгээр хүүхдүүдэд хандаж юу гэж хэлхийг хүсэж байна вэ? Мөн юу гэж
уриалмаар санагдаж байна вэ? За тэгвэл эдгээр хүүхдүүд хандаж хэлхийг хүссэн зүйлээ бид бүхэн уриалга болгож бичиж болох нэ. За багш нь хүүхдүүд сурагчдаа зориулаад нэгэн санамжийг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү дэлгэцэнд харагдаж байгаа санамжийг багшигаа дагаад хамтдаа ажиглаж уншаарай. Бусдад хандаж тэднийг сайн сайхан зүйлд уриалан дуудаж бичсэн нь уриалга юм. Дахин уншия. Бусдад хандаж тэднийг сайн сайхан зүйлд уриалан дуудаж бичсэн нь уриалга юм. За тэгвэл энэхүү санамжаас уриалгыг бид бүхэн бусдад хандаж бичдэг юм байна гэдгийг мэдэж авлаа. За мөн сайн сайхан зүйлд уриалан дуудаж бичдэг юм байна. Уриалгыг ямар зорилгоор бичдэг болохыг бид бүхэн энэхүү санамжаас мэдэж авлаа. За тэгвэл энэхүү зургийг ажиглаж хараад 4-р ангийн нэгэн сурагч уриалга бичсэнийг одоо бүгдээрээ хамтдаа уншиж харъя. Би биеэ хүндлэе. За багш нь уншиж өгье. Би хүүхэд бүрийг сайхан сэтгэлтэй найрсаг байгаасаа гэж хүсдэг. Зарим хүүхэд нэгнийгээ шоглож хүндэтгэлгүй ханддаг. Энэ бол маш буруу. Хүүхдүүдээ бие биенээ хүндэлж байгаа зүйлээрээ тусалж эвтэй найртай байцгаая. 4-ийн 2 ангийн сурагч амар төвшөв гэсэн уриалгыг нэгэн сурагч бичсэн байна. За энэхүү уриалгаас бүгдээрээ уриалгад аль хэсэгт нь юу гэж бичсэнийг дахин ажиглаж нягтлж харцгаая. За уриалгын эхлэл хэсэг. Эхлэл хэсгийг харъя. Эхлэл хэсэгт хүнд юуг уриалгах вэ гэдэг зүйл нь энэ уриалгынхаа эхлэл хэсэгт нь гардаг. За сурагчийн бичсэн уриалгыг дахин бүгдээрээ харъя. Би хүүхэд бүрийг сайхан сэтгэлтэй найрсаг байгаасаа гэж хүсдэг. Хүнд уриалсан байна вэ? Хүүхэд бүрт уриалсан байна. Юуг уриалсан байна вэ? Сайхан сэтгэлтэй найрсаг байхыг уриалсан байна. За энэ маань уриалгын эхлэл хэсэг. За тэгвэл гол хэсгийг бүгдээрээ хамтдаа харъя. Гол хэсэгт яагаад энэ уриалгыг бичих болсон шалтгааныг бичдэг. За тэгвэл энэ хүүхд яагаад энэ уриалгыг бичих болсон юм болоо? Бүгдээрээ хамтдаа ажиллаж харъя. Зарим хүүхэд нэгнийгээ шоглож хүндэтгэлгүй ханддаг. Энэ бол маш буруу. Энэ буруу зүйлийг найзуудаа үеийнхээ хүүхдүүддээ сануулж хэлэх зорилготой ийм шалтгаантайгаар энэхүү уриалгыг бичсэн байна. Энэ бол уриалгын гол хэсэг. За тэгвэл одоо бүгдээрээ уриалгын төгсгөл хэсгийг хамтдаа харцгаая. Уриалгын төгсгөл хэсэгт яаж уриалгах вэ? Энэ буруу зүйлийг яаж зөв зүйлд чиглүүлэх вэ? Сануулах вэ гэсэн хэсэг маань төгсгөл хэсэг. Хүүхдүүдээ бие биеэ хүндэлж байгаа зүйлээрээ тусалж эвтэй найртай байцгаая. За энэ хэсэгт нь хүүхдүүдийг ямар байх ёстой, яаж зөв байх ёстойг уриалж хэлсэн байна. За мөн уриалгын төгсгөлд заавал энэхүү уриалгыг бичсэн сурагчийн нэр байх ёстой. 4-ийн 2 ангийн сурагч амар төвшин гэж бичсэн байна. За энэ бол уриалга бичих үндсэн бүтэц. Бүгдээрээ дахин нэг харъя. Уриалга, эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэг. За мөн хамгийн төгсгөлд нь хэн энэ уриалгыг бичсэн бэ гэдэг нэр байх ёстой байна. Энэхүү үндсэн бүтцийн дагуу уриалгыг бичнэ гэдгийг манай сурагчид маань маш сайн ойлгож авсан байхаа гэж багш нь найдаж байна. Бид бүхний сургуулийн 91-р хуудсан дээр найзуудынхаа бичсэн уриалгыг харилцуулж унших дасгал байгаа. За бүгдээрээ номоо нээгээд багшигаа дагаад хараарай. За үүнд хувь сурагчийн болоод анги хамт олноороо бусдад хандаж бичсэн 2 уриалга байна. За багш нь хамгийн эхний уриалгыг та бүхэндээ уншиж бүтцийн дагуу ажиглаж харъя. Энэхүү уриалгын гарчиг бол амжилтыг дэмжиж. Энэ уриалгыг анги хамт олноороо хамтарч бичсэн байна. За хамгийн эхний хэсэг. Бид улсын аврагтай болохыг хүсэж байна. 4-ийн А ангийн сурагч П Отгонгод шатрын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байна. Түүнийг амжилт гаргахад нь
тусалж сайхан сэтгэлээр чи чадна гэж дэмжицгээе. 4-ийн Б ангийн хамт олон. За, энэхүү уриалган дээр сурагчид маань анги хамт олноороо нийт хүүхдүүдтэй хандаж уриалга бичсэн байна. Уриалгынхаа бүтцийн дагуу дахин нэг ажиглаж харъя. За, эхлэл хэсэгт нь хинд юуг уриалсан гардаг тийм ээ. За, мөн гол хэсэгт нь ямар шалтгаанаар энэ уриалгыг бичиж байна вэ? Хамгийн төгсгөлд нь яаж зөв зүйлд уриалах вэ гэдэг нь гардаг. За, тэгвэл сурагчид маань хичээлийн төгсгөлд за мөн чөлөөт цагаараа энэхүү сурах хүчийнхээ 90-91-р хуудсыг хараад дахин сэргээн санаж энэхүү уриалгыг давтан уншихыг багш сануулж байна. За, одоо бүгдээрээ өнөөдрийн үзсэн шинэ хичээлийнхээ мэдлэгийг дахин нэг баттгаж мэдлэгээ баяжуулан хичээлэд өгнө. Сурагчид маань өөрсдөө дор бүрнээ гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаад багшийнхаа асуултанд давхар хариулаарай. За, хинд хандаж бичих вэ? Энэ уриалгыг хинд хандаж бичих вэ гэдэг бол хамгийн чухал. За, дараа нь юуг уриалах вэ? Ямар сайн сайхан зүйлд бусдыг уриалан дуудах вэ? За, мөн яаж уриалах вэ гэдэг бол уриалга бичих хамгийн чухал зүйл. За, тэгвэл уриалгын бүтцийг багш нь бас та бүхэндээ хэлж өгсөн тийм ээ. Уриалга маань эхлэл хэсэг, гол хэсэг, төгсгөл хэсэгтэй. Хинд хандаж бичих нь эхлэл хэсэгт гарна. За, мөн юуг уриалах вэ гэдэг нь гол хэсэгт гарна. За, яаж уриалах вэ гэдэг нь төгсгөл хэсэгтээ бичихнэ. За, тэгвэл яг уриалга бичих санаагаа одоо манай хүүхдүүд маань олсон баг. За, мөн саяын номон дээр харагдаж байсан тэр 6 жишээ болоод өөрсдийнхөө амьдралд тулгамдж байгаа жишээн дээрээ шинээр бусдад хандаж бичих, шинэ уриалга бичих санаа төрж байгаа байх гэж багш нь бодож байна. За, тэгвэл бид бүхэн яагаад уриалга бичдгийг дахин эргэж нэг саная. Бусдад хандаж тэднийг ямар зүйлд уриалдаг вүлээ хүүхдүүд ээ? За, багшийнхаа асуултанд хариулаарай. Бусдад хандаж тэднийг сайн сайхан зүйлд уриалан дуудаж бичсэн нь уриалга юм. За, багшийнхаа хэлсэн санамжийг дахиад давтаж хэлээрэй. Хүүхэд болгон дор бүрнээ цээжилж тогтоогоорой. Сайн сайхан зүйлд уриалдаг болохыг бид бүхэн дахин баттгаж мэдэж авлаа. За, тэгвэл багш нь өнөөдөр та бүхэндээ уриалга бичих бүтцийг, за мөн яаж бичих арга, за мөн алхамчлал дарааллыг үе шаттайгаар та бүхэндээ танилцууллаа. Багш нь та бүхэндээ бие даан хөгжих цагийг санал болгож байна. Та бүхэн минь гэр бүлийнхаа гишүүдтэй хамтраад өөрсдөө бие дааж хөгжөөрэй гэж бас хүсэж байна. За, нэгдүгээрт нь та бүхэн өнөөдрийнхээ мэдсэн сурсан шинэ мэдлэгээ баттахын тулд яах ёстой вэ? За, нэгдүгээр алхам. Сурах бичгэн дээрх санамжаа маш сайн анхаарч уншаад дэвтэртээ цэвэр нямбаа алдаагүй бичиж тэмдэглэж аваарай. За, хоёрдугаар алхам. Уриалга бичих загварыг харандаа шугам ашиглаад дэвтэртээ зураарай. Сургачгийн 9-р хуудсанд байгаа энэхүү загвар гэр бүлийн гишүүд болоод эцэг эхчүүд маань хүүхдүүдийнхаа хийсэн гэрийн даалгавар болоод бие даан хөгжиж хийж байгаа энэхүү цагаараа хэрхэн даалгавраа гүйцэтгэж байгааг бас давхар хяналт тавиад урмынхаа үгийг өгч зөвлөж хүүхдүүдтэйгээ хамтарч ажиллана гэж найдаж байна. За, 3-дугаарт нь та бүхэн маань багшийнхаа хэлсэн уриалга бичих энэхүү санаанаас за мөн өнөөдрийн шинэ хичээлээсээ бусдад хандаж хэлэх мөн өөрт тулгамдж байгаа, хэлхийг хүсэж байгаа тийм зүйлүүд байгаа бол нэг сурагч 3 шин санаа олж гэр бүлийн гишүүдтэйгээ ярилцаж төлөвлөгөө гарган энэхүү санаагаа бүтцийн дагуу төлөвлөхийг багш нь сурагчдаа сануулж байна. За, мөн үүн дээр гэр бүлийн гишүүдийн тусалцаа бас хэрэгтэй. Ямар асуудал тулгамдж байна вэ? Хинд юуг уриалах вэ? Ямар шалтгаантай би энэ уриалгыг бичиж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Ингээд бие даан хөгжих цагаараа эцэг эхчүүдтэйгээ хамтраад өөрийнхөө өнөөдөр олж авсан шинэ мэдлэгийг баттгахын мэдлэгээ баяжуулна гэж багш нь итгэж байна. За, дараачийн цуврал хичээл дээр уриалгыг хэрхэн бичих талаар багш нь та бүхэндээ танилцуулах болно. Дараачийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй сурагчдаа та бүхэндээ амжилт хүсье.